Минийхүү тухайн өдрийн урд өдөр нь такси одоо UB Cafe бол үйлчлэгээнд явдаг, ажлынхаа зав заагаар ажиллахыг таксинд яваад бас нэг 5-3 төгрөг олох гэж ингэж явдаг гэж байгаад 6 сарын 19-ний өдөр гэрээсээ таксинд явахаар гараад дуудлага авангууд яг гэрийнх нь ойрхон дуудлага ирж таарад очиод үйлчилсэн хүн нь бол энэ хэргийг үлдсэн этгээд байсан. Тухайн өдөртөө бол нэлээд олон газруудаар бас яваад хүлээ одоо энэ тэнд очиж хүлээжээ гээл энд очиж хүлээжээ гээл хүлээлгийн асаалгал нэлээд олон газраар явсан маа. Тэгээд хамгийн сүүлд Айлот баарн дээр очиод бол хүлээлгэж сүлдээ цаа чи би буугаад үлдлээ. Чи ингэж яваа би 2 хоногийн дараа Япон явах гэж байгаа. Намайг нисэх онгоцны буудлын руу хүргэж өгөөрэй гэд утасны дугаарыг наваад үлдсэн байгаа. За ингээд анх энэ этгээдтэй бол таарсан. Маргааш нь бол нөгөө хүн чинь яриад холбогдоод гээ би Япон явахаасаа өмнө нэг уулзаатья. Би найзуудтайгаа авсан гэд бүх найзуудтайгаа уулзж байгаа гэд дуудаад маргааш нас дуудсан байгаа уцаар нь залхаад тэгээ очиод гэрээсээ тэр чинь 20-ны орой гэсэн үг 20-ны орой 11 цагт гэрээсээ гарсан. Тэгээ би шүн 3 өнгөрч явахт сэрсээ унтчаа сэрчээд хүүгийн өрөөрөө харсан чинь байдгүй. Тэгээ ээжээс энэ хүү хайц юм бол гэд асуусан чинь нөгөө өчтөрийн таарсан залуу нэг уулзаат игээд дуудсан. Утгахгүйгээ гарсан ирээгүй байх уу гэд манай ээж тэгсэн. Тэгээ уцруу залгаад ерөөсөө уцаа аваагүй. Мессенжерээр чат бичээд чатаач хараагүй. Шүн бол ерөөсөө уцаа аваагүй. Тэгээд би хүлээгээд байж идэл 5 өнгөрч явахт манай хүүгээс дуудлага ирээд би уцаа сандраал авч байгаа шүү дээ. Тэгэл миний хүү яаваа ивэ гэж асуусан чи ээж тагээс хаавал дүрийн цагтаагийн газар хүрээдрээч гэд өөрөө бүр амьс хатчихсан амар сандарсан. Ингээ ярьсан. Тэгэхээр би бушуухан шил хуцаа өмсөөл хаавал дүрийн цагтаагийн хэлц рүү гүйж байгаа. Тэгээ очиод хүүтэйгээ уулзаад юу болов яав ив гэдгсэн чинь хамт байсан залуу найз охиныгоо ингээ холыг нь богоод алчлаа. Нэгээс тэр чимдаанлаад хийж байгаа 4:45 бортол тэд нэр яагаад миний охины зөгцийг доромжлоод хажууд нь найр хуугаад хувцсыг тайлаад хогийн хар уутанд бүгдийг хийгээд энэ одоо тэгээд айдастай байсан хүн үү? Одоо тэр унтцсан би унтцсан хаагур нь цонхоор гараад цухтаацсан. Тийм дахиад нэг охин байгаа. Хэрвээ сэрэх юм бол тэр охиныг бас алнаа. Хоёлаа гяс цагдаа дуудаад очиё. Тэгэл цагдаагийн хэлц рүү ороод нөгөө бас тэнд чинь бүрэлдэхүүн гаргах гэж нэлээд бас хугацаа орсон. Тэгэл яг үүдэнд нь очиод халгаанголол тэгэл энэ этгээдийг бариад нэг давхар. Энийгээр ямар ч хүүхэд хүсрээд буuna. Энэ цонхоор хүсрээд буунда хэрэг болдог газар буюу миний охины насварсан газар. Энэ Намирдингийн гэр бүл. Эндээс ямар ч хүн аврал гуугаад энэ цонх руу санд аваа шидсэн ч энэ цонх харахад гадна байгаа хүмүүс. Газар энэ налуу юу краш. Энэ бол хойтлоос авсан зураг миний. Энэ бол нөгөө том цонхоогоц та нарын хардаа хүн багтахаар цонхоогоц тэ. Эндээс хүн гараад ам авраараа энд хүүхэд алах гээд штэ. Ам авраараа гэл хүн цонхоо онголоход орилоход нэг хүн гүгээд орно да. Манай хүү энэ гэнт хэрэг үлдсэн этгээдэг бол ерөөсөө өмнө таньдаг байгаагүй. Ам охирогч охиныг охин болохлээрээ тав дээр чи найз охин утахгүй ихнэр болох хүн гэд танилцуулсан байгаа. Миний охиныг Ариун Туяа гэдэг тэр ган эрдний ээж нь даваг дөржи эхнэр нь болох байсан юм байлээ. Найз охин нь болох байсан юм байлээ гэж л Ариун Туяага та. Үгүй шүү. Миний охиныг онц хэрцгийгээр бүрлэгсэн наад 3 хүн чинь бол гуруула эртний найзууд. Тэрийг орхичоод буцаж ороод нөгөө охиныгаа явах болов гэд орсон чинь буцаад орохоор нь л нөгөө хэрэг хийсэн итгээд одоо найз охин банд 2 гэдэг байгаа шүү дээ. Галтгооны өрөөнд орсон хаалгын ингээ хаалгын хаалттай. Тэгээд нөгөө зураг дээр явж байгаа Намирдин гэж охин ингээ ганцаараа том өрөөндөө тэгээ оронгууд яах вэ энэ хоёр муудалцаа тийшээ орчлоо. Энэ өрөөнд орцаална гэд орчлоо гэд тэгсэн маа. Тэгтэн манай хүү юм алах мал хүн алах юу гэж тийм бий найз охин мэдтэй найз охин гэсэн мэдтэй гэд муудалцсан юм уу одоо эвлэрж байгаа хаа гэд яриад байж тэл цаанаас нь дуудаад нөгөө хэрэг хийсэн этгээд нь хоёлаа тамхит татъя гэд 0 руу авч ороод нөгөө тэр хооронд нөгөө талигач охин болон нөгөө зурган дээр байгаа охин хоёр галтгооныхоо өрөөнд үлдсэн маа. 0 дотор ингээд юм яриад би ста нэрээ хүн алж чадна маа гэд ингэсэн тэгж хэлсэн юм шиг байна. Тэгээ явахт нь юу яриад байгаа юм би чи согтцсон юм уу яатсан ийцэн. Юм хүн алах малах сайн юм яриад байгаа юм би чи битээ ингээд гэд тэгээ сууж идэл манай хүү гинтгэн муужраад ингээд унтаац сэрэг шиг болсон гэж байгаа байхгүй. Тэгсэн ингээд хүзүүн дээгүүр нь гисэн сууж исэн. Тэгсэн ингээд энэ хоолойг ингээд бооод нөгөө татаад ингээд болт орж штэ. Тэгээ ингээд гинт ингээд унтаац сэрэг шиг болсон гэд. Тэгээ өө яаж ийна гэдгсэн чинь энэ ямар мэдрэмж байна гэд нөгөөтгөн тэгсэн маа.
Тэгээ за тоглосон юм олсон ингээд. Тэгээ чи одоо битээ ингээд согтсон юм уу яа зээ битээ муудалцаад ингээд аль болох тавьшруулад тэгээ эргээд гараад тэр өрөө рүү ортол нөгөө охин одоо босч ирэл одоо муудалцчлээсэн учраас яасэ тэгээ босоод ирэнгүүт тэр охиныг алхтаад бодин дээр алхтаад унгаацсан гэж. Тэгээл бодин дээр алхтаад унгаачхад манай хүүс алхах гэж тэнд бол ингээд болмол гээд болиулах гал тэгсэн манай хүүхд түлхчээд хоолойг нь боогоод тэгээд тэр хоолой боох явцад бол манай хүүс алхах гэж нэлээд оролцсон. Тэгээ хоёр ч удаа түлхээд унгаацсан байгаа. Тэгээ хөл нүцгэн байсан учраас салтрах юу байсан гэдэг өөрөө тэгж байгаа. Тэгээ унаад босоод ирэх хооронд л нөгөө процессыг жагаад хоолойг нь боочсон. Тэгээ хоолойг нь боогоод ийм процесс явж байхад манай хүү тэрийг салгах гэж зөндөө ноцолцсон. Одоо хоолойг нь боолохгүй гэж л хичээж байгаа шүү дээ ерөөсөө. Тэр хоёрыг л болиулах гэж байлаа л та хоёр битээ ингээл. Тэгээл ноцолж байгаа хооронд нөгөөх хэрэг хийж байгаа хүн чинь бас ингээ манай хүү бууд одоо энийг бууд тэр дотор буугаа тэрийг энийг онгоолоход буу аваад бууд гэх нөгөө хоёр гар нь завгүй учраас өөрөө тэрийг онгоолгож чадахгүй нөгөө гэрээ зоохныг бас хилжин зандал залууг бууд гэж тэгж штэ нөгөө охин болохоор тэнд бас эмгтэй хүүхд ялангуяа бүр их айсан байгаа тэр буланд ингээ зогсоод л айгаал тэгээ ээжсэн юм шиг байна тэгээ тэр хайрцгийг онгоолгох гээд тэгтэн манай хүү тэр хайрцгийн дотор бол үнэхээр буу байгаа гэд бодсон үнэхээр боо байна. Энийг онгойлгохгүй гээд нөгөө хайрцаг онгойлгохгүй гэж ингээ хооронд хэрэг хийж байгаа хүн маань ширээн дээрээс хутаг аваад манай хөрөөс авсан маа. Тэгээ ингээд тэр хүн хутагтай буутай ойртуулаад ингээл тэгэл ингээд зэвсэг барьсан хүний өөдөөс манай хөл яаж чадахгүй ойртож чадахгүй сүлдээ одоо 21 2-тай хүүхэд байтгаа одоо 40 50-тай бид нар ч хүртэл ер нь ийм байдалд орох юм бол амар шоконд орно яхаа мэдхээ байна тийм зэвсэг барьсан янз бүрийн зэвсэгтэй хүний өөдөөс хөдөлж чадахгүй ер нь бол тэгээ айсан маш их айгаад сүлдээ нөгөө ойртож чадахгүй болохоор сөгдөөд гуйсан байгаа юм сөгдөөд наад охиноо ингээд тавьчихдаггүй амьдүүлдэ наадаа чи яллаа бити ингээчтэйгээ сөгдөж гуйгаад тэгээ ингээд сөгдөж гуйж авах хугацаанд бас нэлээ ингээд мөргүүл зүргүүлээ чи тэгвэл хэд мөрөг зүрг гээл нөгөөх нь тэгэл энэ хооронд нөгөө охин бол үүд болсон онцон тэгээ охиныг өнгөрсний дараагаас энэ хэрэг хийсэн этгээд нь болохоор юм одоо би аюу олон хүн алсан би маш олон хүн алсан би та нарыг алхахад өртөөсөө энэ үхэнд аль их та гэрээ чинь ингээд судалсан гэрээ чинь хүртэл ингээд бүгдийн судалцаа одоо чи та хоёр миний эсрэг юм ямар нэгэн үйлдэл хийх юм бол ар гэрлүү чинь би одоо хүн явуулна баг ингээд хүлээгээд байж байгаа гэх мэтээр янз бүрийн байдлаар ингээд дарамтлаад бичлэг хийдэг юм жижиг аппарат гаргаж ирээд одоо би бичлэг хийн би Японы якуза нарын бүлгэмд байдаг надад өчнөө одоо ах нар байгаа би одоо шууд хэмнэлт авуулаа шууд дамжуулж та хоёрыг харуулна гэд тэгээ ерөнхийдөө нөгөө яг үнэхээр ингээд цаанаа хүнтэй яг харьцаж байгаа юм шиг харьцаал тэгэл нөгөө хоёрыг дарамтлал ерөөсөө ингээд тэг инг бос суу тэрийг ав энийг барь гэл өрдөөсөө л ингээд дарамтлсан тэгэл дарамтнд чи алсан ингэсэн гэл тэр хоорондоо ингээл ах нараа энэ хоёр хүүхэд тийм юм ямар ч гэдэг тий ингээл дарамтлсараа байгаад тэр хоёр хүүхдээр нөгөө чимдамд хийлгүүлж байгаа штэ тэр цогцыг 10 тоолно чимдамд хийхгүй хөл гарын тастаач хамаагүй бахта гэл ингэнгүүт айгаал сандраал хоёлаа тэр чимдамд ямар ч байсан ингээл нуглаад бахтаацсан байгаа бахтаагаал хийсэн маа за ингээд чимдамд хийж дуусчаад нөгөө хоёрыг одоо та хоёрын чи одоо энд унтна над бодин дээр явна гэд бүтээлэг авч өгөөд маргааш гурлаа энийг хийрээ байтж болно шоронд болно одоо чи нанаа унт гэд манай тэр өрөөндөө үлдээгээд хаалгыг хаагаад нөгөө охинтой нөгөө өрөөнд орсон байна тэгсэн нөгөө охин хин нөгөөдөг ч унтчлаа гэд ороод ирсэн тэгээ ороод ирэнгүүт нь энэ дарамтлаж байгаа хоорондоо бүх утаснуудыг нь бас бүгдийг аваад тэнд ингээ бүгд нүлээ тавьсан байсан нөгөө өрөө рүү орохдоо нөгөө утаснууд аваад орсон байсан учраас чи сэмхэн очиод миний утсыг бичлэг хийсэн камертай цуг надад аваад өгөө би гяс гараад цагтаа дуудаад ирье гэж хоорондоо ярилцаад нөгөө охинч би яагаад дэжтэй гэл ингэж захт найх зүйл байхгүй би айгүй хурдан явна гэл тэгээ хаалгаар гарыг гэхээр хаалганых нь нэгдүгээр батарейг авсан байсан гэж байна нөгөө цаочных нь батарейг хоёрдугаарт хаалга онгохоор амар тоход урдаг нодийн жон гэд хонх дурдаг тэгэхээр сэрчин тийм учраас би энэ порчгоор татах юм шиг байна гэ порчгийнхын торыг урж аваад тэр порчгоор гарч цухтаагаад тэгээ цагтаа дутсан ингэж цухтаах явцдаа над руу залгаад ээжигээ дуудаад бид хоёр цуг очоод тэгээ авцар энэ хэрэгтнийг бол авцар баривчлуулсан байгаа юм ингэж одоо тэр охиныг аврах гэж тэмцсэн маш их тэмцсэн чадлаараа эцэст нь зэвсэг барьсан одоо тийм тоноглогдсон хүний өөдөөс яаж чадахгүй байдалд ороод сүулдэ гуугаад дийлээгүй энэ аимшигт одоо
этгээдийг бол баривчлуулсан. Тэ энийг ингээгүй байсан болвол ингэж гарч цухтагаад цагдаад очиж мэддэггүй байсан бол энэ хүн дараа энэ хоёрыг чамд үлдэх хэрэггүй байгаа штэ. Би одоо ингээл хүн алдаг би таадаг би гэрч үлдээдэггүй гэл тэр дарамтлаж авах хугацаанд тэгжсэн гэж байгаа. Тэгээд энэ хоёр хүүхэд чамаа алдах байсан уу? Энэ хүн цаашаага маргааш нь өдөр нь Япон явна гэжсэн хүн Япон яваад гараад өгсөн бол яах вэ? Тийм ээ. Яг энэ үйлдэл дээр нь энэ хүнийг таслан зогсоогоод бариад өгсөн. Харин ч бүр миний хүү тэр дунд айх тэр хүүхдийн те сэтгэл зүй бүх юмаа твчиж энэ хүнийг бас ингээд барьж өгсөн нас уг нь бол айгүй тийм том гавья баймаар Уудан тэрхүү чим даагаад тэрхүүгээл инээлтэл цай уугаал ярихуугаал хажууд нь 5 6 цаг яаж томсон бол ээж нь дурдчихлээ ч даруун туяага миний үг ороход тавагтаж амгаа хөрчиг алгадаад унгагаа бодон дээр унгаагаад нэг орсон чинь бооцсон өнгөрцөн байсан. Энэ одоо юу гэсэн үг юм? Малыг ч хүртэл тэхгүй ш. Тарчлан хана. Яг олон нийтийн сүлжээнд ер нь олон нийтийн дунд одоо таны гэр бүлийг те эрх мэдэлтэй одоо өв хөрөнгөтэй ийм гэр бүл магадгүй шүүхэд нөлөөлж байна гэдэг ийм зүйл хардлага байгаа л да. Таны гэр бүл үнэхээр тийм өв хөрөнгөтэй эрх мэдэлтэй айл юм уу? За энэ талаараас би яг онцолж бүр энэ талаар хэлье. Олон нийт бас энийг зөвөр ойлгоосай гэдгийг бас хүсэж исэн. Бидний амьдрал бол ердөөсөө л яг л эгэлжирийн одоо гард иргэд ажил хийгээл цалингаас цалингийн хооронд ажиллаа хийгээл үрзээлтэй бол үрзээлтэй ингээ явж байгаа. Оюутан байхасаа л би ажил хийж ирсэн. Анх нөхөртөөгөө суугаад хоёлаа юу юучгүй амьдралаа босгож исэн. Манай нөхөр бол баг бүр 4 5 дахь ангиас ихсүүлээд гисэрсэнд бол шавлан сууж энэ намыг хурж бусдын төлөө сайн сайхныг хийж ингэж явж ирсэн. Тэгээ хоёлаа манай ээж аав хоёрын дэргэд амьдардаг байлаа тухай үедээ. Тэгэл хоёлаа амьдралаа ийм одоо юу юучгүй байхаас нь ихсүүлээд хөдөлмөрлөж хичээж амьдрсны хүчинд амьдралаа босгосон. Ийм гол зорилго бол ерөөсөө хүүгээ мөнгө төгрөг хурааж өгөх биш. Тийм ээ. Хураая гэсэн ч тийм хураах боломжтой амьдралтай аль анханасаа байгаагүй бид хоёр. Хүүгээ ер нь Японд сургуульд сургая, боловсралтай хүн болгоё гэж зорж ирсэн. Тэгээд хүү маань 12-оо төгсөөд сургуулаасаа Шинэ Монгол технологийн дээд сургуульд сурах тэтгэлэг аваад тэгээд тэр сургуульдаа бол элсэн орсон. Тэгээ 12 төгсөөд яг нөгөө Японы тэтгэлэгт бэлтэж авах хооронд бол яг шалгалттай давхцаад манай нөхөр хүүгийн манай бол өөд болсон өвчний улмаас энэ бол бидний амьдралд маш том зохиолт болсон. Тэгээд 20 оны 10 сард манай хүү болоод миний хүүгийн Япон явах зорилго бүх юм бол ер нь ингээд зогссон. Шалгалтаа өгч чадаагүй. Тэгээ яг аавынх нь өөд болох юу давхцаад тэгээ миний хүү сургуульдаа сураад би ч ажиллаа хийгээл цалингаас цалингийн хооронд 2 хүүхдээ хоосон хонуулчихгүй байх юмсан, хүний дор оруулахгүй байх юмсан. Өлсөө цангаахгүй байх юмсан ингээл үр ширээ түлхөөс ихсүүлэл ганцаараа өрх толгоолол амьдралаа авч явж амрах ирэхгүй, өвдөх ирэхгүйгээр ажил хийж өдийг хүртэл ингээд амьдарч байгаа. Мөнгөтэй байж болно. Та нар хууль байгуулгын танилтай байж болно. Яран төгсөн гэр бүл гэдэг хүн чинь хуулийн байгуулгын хүн. Далайлгаад байгаа өрөнгөөрөө далайлгаад байгаа тэр хууль хүчний байгууллагаараа ямар хүүхдээ хохирогч болоод ямар хүүхдээ халуурчингийн айцсан давтаад хохирогчоор тогтоогдсон гэдгийг та нар нотлоод өг. Тэгээ миний хүү бол их сайн хүү, үнэхээр сайн хүү ухаантай. Тэгээ ээжээсээ гуугаад ээжээ би сургуулиасаа чөлөө авъя. Хүн сурахад хизээч ариутахгүй ээжээ би 2 3 жил ажил хийгээд хоёлаа амьдралаа сайхан зэгцэлчээд хүн эргээд сурч болно. Гээ сургуулиасаа чөлөө авсан. Тэгээ чөлөө аваад нэг барилгын компанид борлуулалтын менежерээр ажиллаж байсан. Тэгээ борлуулалтын менежерээр ажиллахынхаа хажуугаар ингээд UB Caved гэрээ хийгээд бас такси үйлчилгээнд орой цагаар ажлынхаа завсар цагаар л ингээд үйлчилгээнд явдаг. Та түрүүнд гай эрдний аав нь гай эрдний ээж нь ярьслага өгсөн байсан ICM-ээс гэдэг. Ингэхдээ бол манай нөхөр лам хүн байсан. Гэсэр сүмд
багасаа шалан сууж исэн юм хүн байсан гэж ярьсан байсан. Та бол хуулийн байгууллагын хүн байсан гэж хэлж байна. Тэрийг олон нийтийн сүлжээ буюу тэр одоо миний охины талаар нэг 16 настай охины групп гэж байдаг юм байл л шүү дээ. Тэн дээр мессежээр, комментоор орж ирдэг. Тэднийг наадуулж өөрсдөө харж л байгаа. Харин нэг хэсэг бол 11 сард маш их орж ирсэн. Одооноос бол тэр хууль хүчний байгууллагын зурагтай зургууд бол орж ирэхээ болцсон. Би бол энэ хэргийг бол бид нар анханасаа ингээд үнэн боддоор шийдэгдэх баха. Тэ хийсэн хэрэг хийсэн гин буруу байхгүй. Яг л үнэн боддоор шийдэгдэнэ гэдэгт амар итгэжсэн. Мөн энэ мөрдөгч прокуроруудаас аягүй итгэжсэн. Хичнээн ингээд сошиалаар янз бүрийн худал гүтгэлэг тэ дарамжлал явж исэн ч гэсэн би маш их твцсэн. Мөн охины ээжийг бас хүндэтгэж би маш их твцсэн. Эргүүлээд ийм мэдээлэл янз бүрийн юм үхийнсэн гэж өртөөсөө тэгж бодож байгаагүй. Тэгээ үнэн зөвөрөө шийдэгднэ. Хууль гэж байгаа юм чинь Монгол улсад бас хуультай орон үн шударгаар ажиллана. Ялангуяа цагдаа прокурорынхан бол үнэн шударгын төлөө ажилладаг гэдэгт бол би итгэжсэн. Гэвч одоо энэ бол миний итгэл бол үнэхээр байхгүй боллоо. Сошиалаас олж нэг л өдрийн дотор миний хүүг хохирогч байсныг яллагдагч болгоод тэгээд дээр нь яллагдагч эсвэлт хүүгээр яллагдагч гэж байгаа. Эсвэлт хүүгээр гэдэг нь одоо тэнд гэмт хэрэг үйлдэж байхад одоо ямар ч үйлдэл хийхгүйгээр хараад зогсож исэн гинэ. Тийм одоо утгатай. Одоо надад бол ер нь цагдаа прокурорт бол итгэх итгэл үнэхээр байхгүй боллоо. Шударга ажилдаг гэж би итгэжсэн боловч үгүй юм байна. Тэгэхээр одоо шүүх дээр л энэ үнэн мөний төлөө өмгөөлөгч шүүгч нар ажиллах байх гэж би итгэж байгаа. Тэгээд шүүгч нарыгаа бас арай тийм худал хуурмаг ийм зүйл давтчихаагүй байх гэж бодож байна. Үн шударгаар энэ хэргийг шүүгээсэй л гэж хүсэж байна да. Тэгэхээр шүүхийн шийдвэр бол эцэг. За тэрнээс өмнө бид хэнийг ч гин буруутан гэж үзэхсгүй. Бас нөгөө талд за буруутгагдсан этгээдийн байр суурь гэсэн бид сонсох хэрэгтэй. Энэ бол сэтгэл зүйн басны зарчим. За би цаашаа Ярмаар байна. одоо би энэ яриагаа дуусгах ярилцлагынхаа цаг. Бид мэдээллийг та бүхэнд нийслэлийн эрүүг иргэн дав заалдах шатны шүүхийн гаднаас хүргэж байна. За өнөөдөр 16 болон 32 настай эмэгтэй хүнөөсөн давг дорж нарт холбогдох хэргийн шүүх хурал бол болж байгаа юм а. За шүүх хурал насан туршаагүй шүүгдэгч нарын хууль ёсны эрх ашигын дагуу бол хаалттай үргэлжилж байгаа юм. За хэргийг иргэн сануулбал энэ оны 1-р сарын 23-ны өдөр за хаан уул сонгон хайрхан Баянгол дүүргийн эрүүг иргэн анхан шатны шүүхэд бол энэхүү хэргийн шүүх хурал болсон. За шүүх хуралдаанаар бол 16 болон 32 настай эмэгтэйг онцэрсгээр хүнөөсөн давг доржид бол бүх насаар нь 20 хайл оноосон байдаг. За тэгвэл хэргийн газар хамт байсан Номын Эрдэнэ, Гаан Эрдэнэ болон за насан туршаагүй шүүгдэгч инх сайхан нарт бол нарын хэргийг бол цагаатгсан байдаг юм. За үүнтэй холбоотойгоор 16 настай охины ээж Отхон туяа бол давзаалдах шатны шүүхэд гомдол гаргасан. За энх өнөөдөр энэ хэргийн давзаалдах шатны шүүх хурал одоо болж байна. Өнөөдрийн давзаалдах шатны шүүх хурлын шийдвэр өмнөх 2026 оны 1 сарын 23-ны шийдвэрээр тогтоол маань гарч байна. За би хувьдаа бол бид багаараа бол давзаалдах шатны шүүгч нарыг буюу энэ байгууллага арай том хайрцгаар нь харах байх гэж хүлээж байсан. Маш их гомдолтой байгаа. Шүүхийн шийдвэртэй бол давзаалдах шатны шүүхийн шийдвэртэй 1-р санал нийлэхгүй байгаа. 2-р бид нар улсын шүүхэд дахиад хандах болно. За 3-р шүүхийн шийдвэр гараагүй шүүх бүрэлдэхүүн хуралдаж байхад захимаар буюу сошиалаар зарим нэгэн сайтууд шүүхийн шийдвэр гарлаа гэдгийг би түрүүн би 16 цаг 46 минутанд хараад өөрөө багаараа зураг аваад товчхон мэдээлэл тарьсан байгаа. За 4-р манай өмгөөлөгч нар буюу манай 5 өмгөөлөгч багаараа хангалттай нотлох баримтан дээр үндэслээд хүсэлт гаргасан. Тэр хүсэлтийн маань хариулт буюу шүүхийн шийдвэр танилцуулж байхад нэг ч дурддагцсангүй. Үүнд би гомдолтой байгаа. За цаашдаа би улсын шүүхэд хандна. Эцсийн хүртэл бид нар багаараа ажиллана гэд итгэлтэй байна.
шүүх хуралдааны хэлэхэд 32 настай хохирогч эмэгтэй өмгөөлөгчдийн зүгээс шүүх хуралдааны хаалтаагаар явуулах санал ирүүлсэн шүү дээ. Энэ яг ямар шалтгааны улмаас шүүх хуралдааны хаалтаагаар явуулах хүсэлтэй байсан юм болоо? За нөгөө талын 32 настайгийн шүүгчийн хуулиасны өмгөөлөгч нарын хүсэлт учраас би энд тэр хэрэг ярих зүггүй баха. Би бас та бүхэд энэ мэдээллийг сурвалж байгаа. Надаас биш, биднээс биш. Энэ шүүхий энэ хэрэг дээр ажилласан тэр мөрдөн байцааны хаалга буюу энэ хэрэг дээр яллах дүгнэлт үйлдсэн тэр прокурорын байгууллагаас буюу холбогдох байгууллагаас нь та бүгд бас мэдээлэл авна гэдэг би итгэлтэй байгаа. Өмнөх хуралдаанаар прокурорын зүгээс баримтыг шинжилэн судлах хүсэлт гаргасан шүү дээ аврагчийн зүгээс тийм ээ. Тэгэхэд одоо яг хаалттай энд дурдлаа шүү дээ. Өмгөөлөгч нар маань гаргасан хүсэлтийг сая тогтоол танилцуулж байгаа. Биднэрт надад танилцуулах л ёстой. Тэр хүсэлтийг маань хангахгүй байна гэж би хувьдаа өөрийн хувьдаа бол хохирогч хүний хувьд л үзэж байгаа шүү. өмнөх хуралдааны үеэр прокурорын зүгээс ирээгүй шалтгаанаар байсан юм. Бид ямар арга хэмжээ авсан бол хуулийн арга хэмжээ авсан бол өмнөх одоо шүүх хуралдаан дээр давзаалагчдын шүүх хуралдаан дээр прокурор ирээгүй асуудал байгаа шүү дээ. Тэр үл тэр холбогдох байгууллагаас нь асуусан ч яах вэ? За өмгөөлөгч гэдэг. За шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. За шүүхийн шийдвэр сая нээлттэй тогтоохсоо танилцуулсан. Өмгөөлөгч нарын гаргасан олон асуудлаар тодорхой хариулт өгсөнгүй. За сая Хогшоо хуулиас нөлөөлөх шийдлээ бас нэлээд өргөн хүрээтэй томоор нь харах болов гэсэн. Үндсэндээ бол нээлттэй хаалттай гэдэг тайлбар сая бүгд нээлттэй явсан. Тийм учраас одоо өмгөөлөгч нарын зүгээс улсын дээд шүүхэд хандна гэдэг албаасаа илэрхийлж байна. Намын шүүх хуралдаан зарим хэсгийг хасах шийдвэрийг бас шүүх. За тэр хоёр хүн бол шүүх хуралд оролцоогүй. Ямар шалтгаанаар оролцоогүй бол? За тэр нь өөрсдөөс нь асуусан нэр баг та бид өмнө. Шийдэл тогтоолоос зарим хэсгийг хассан ч шийдвэрсэн шүү. За техникийн шинжтэй залруулах хийгдэж байна. Өөр юм боловсонгүй. Та бүхний зүгээс энэ шүүхт хандах уу? Дээд шүүхэд хандна. Албаасаа хандна. Хангалттай байгаа намын хангалттай тайлбарлаж байгаа шүүх хуралдаан. За үндсэндээ хамтран оролцооны хэлбэр бол байхгүй наа л гэж үзэж байгаа. За өмгөөлөгчний зүгээс бол хэргийн бодит байдлыг анханасаа мөрдөгч прокурор тогтоох үүргээ одоо биелүүлээгүй байна гэдэг асуудлаар хэрэг хэний шийдвэр ажиллагааны процессын зөрчлүүдийг гаргаж тавьсан. Хэргийн бодит байдлыг тогтоох асуудал дээр зөрчлүүдийг гаргаж тавьсан. Өнөөдөр яг тодорхой одоо би өмгөөлөгчний гаргаж ирсэн тавьсан асуудал бүрээр тодорхой хариулт өгсөнгүй. За магадлал бичгээр гарахад одоо биднүүсийн тавьсан гомдолтой холбоотой асуудлаар нэг бүрчлэн одоо тайлбар өгнө гэдэгт одоо бид найдаж байгаа. За үзэгчдээ бид та бүхэнд мэдээллийг нийслэлийн эрүүл эргийн давжаалтах шатны шүүх хурдаас шууд дамжуулан хүргэж байна. За өнөөдөр бол 16 болон 32 настай эмэгтэй амь насыг хөнөөсөн давдарчид холбогдох хэргийн давжаалтах шатны шүүх хурал бол болж өндөрлөө. За шүүхийн зүгээс бол за анх шатны шүүхээс гаргасан одоо шүүхийн шийдвэр болох давдарчид одоо бүх насаараа 20 оноос шийдвэр болон за одоо хэргийн газар байсан Ган Эрдэнэ, Намын Эрдэнэ болон насан туршийн шүүгдэгчээр одоо хэрэгт оролцож исэн. За их сайхан нарт холбогдох хэргийг бол хэрэгсэхгүй болгосон анх шатны шүүхийн шийдвэрийг хэвээр одоо үлдээж шийдвэрлээ. За ингэхдээ шүүхийн шийдвэрийг танилцуулах үед бол за хэрэгт одоо зөвлөрсөн нотлох баримтын хүрээнд за хэргийн газар байсан гих одоо Намын Эрдэнэ, Ган Эрдэнэ болон за насан туршийн шүүгдэгчээр оролцож исэн одоо их сайхны тухайд бол хэрэгт одоо хамжигчаар оролцсон нөхцөл байдал одоо үндэслэл тогтоогдохгүй байгаа учраас анх шатны шүүх хурлаас одоо хэрэгсэхгүй болгох шийдвэрсэн энэ шийдвэрийг хэвээр үлдээж байна гэдэг энэ агуулгыг бол дурдсан байгаамаа.